Монгол улсын төлөө тангараг өргөж тэмцэж явсан эдгээр иргэд эх орны манд тусгаар тогтнол гатны бодлого нөлөөлөлд идэгдэж байна. Энэ Монгол улсын түүхэн үндсэл уламжлалт ёс заншил соёлын үггүй хийж нийгэмд баян усны ялгаа хит их болгох, улс төр болон бус бүлэглэлээр дамжуулж ард түмнийг талцуулах ирээдүйдээ итгэлгүй болгож байгаа байдлаар илэрсээр байна. Тиймээс энэ бүхэнд хамгийн их оролцож байгаа улс төр эдийн засгийн бүлэглэлүүд эдгээр байдлаа зогсоохыг Монгол улсын төлөө зүтгэх тангараг өргөсөх хүн бүр танхтай үнж байхыг сануулсан юм а. Энэ хүрээнд Батлан хамгаалгын салбарт 20-40 жил ажилласан ахмад зүтгэлтүүд Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргуунд хамтарсан мэдээлэл хүргүүллээ. Улс төр эдийн засгийн ямар нэг сонирхолгүйгээр тэдний нэгдэж байгаагаа хэлж байна. Энэ 7 онд тагнуулын байгууллагыг үндсэндэн татан болгож нийт ажилчдын нь одоо мэдлэг чадвартай үндсэн боловсон хүчнүүдийг олноор нь халсан. Тэгтээ бүр одоо цагдаагийн одоо хүчээр хамгаалуулж ажилчдын гадаа байлгаж халах хүмүүсийг одоо халж их эвгүй байдалд оруулж байна. Энэ бол одоо цагдаа аюулаас хамгаалах байгууллагын салшгүй хамтран ажилладаг хоёр байгууллагыг нэгнийх нь эсрэг одоо тавьж байгаа маягтай хорлон сүйтгэх ажиллагаа шиг юм явуулсан. Тэдний төлөө энээр Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал алдагдж байгааг наадсахын жишээ нь сүүлийн 20 жилд эх орны аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг гол өргөгдүүлээд тагнуулын байгууллагын мэрэгсэн боловсон хүчнийг 9 удаа сэлсэн. Энэ болгоно Монгол улсын нууц болон бус улс орны талаарх мэдээлэл алдагдахад хүч залгамж чанар алдаж ирснийг хэлж байна. Монгол улсын ерөнхий сайд дарга нар эх орлын гишүүд энэ улсуудад гаднаас одоо гэрээ хэлцэл нэрээр бах улсад авчраад энэ газар нутгийг чинь тэгээд гадаад төгсөж шít. Тэгээ одоо жирийн малчин өвөн өвөлжин дээр олчих чадахгүй шүү дээ. Өвөлжин дээр очихын тулд яаж ийм тэр компани эзэн хаттаас зөвшөөрөл авчих шүү дээ. Энэ газар нутгийн аюулгүй алдагдаж шүү дээ. Энэ мэтлэг олон асуудал байна. Гадны бодлого давтаж явцсан эрх ашигаас үүдээ улс орон эх орон тусгаар тогтнолд бүрдүүлж байгаа энэ байдал дүн шинжилгээж ард түмэндээ өөрийн байр суурь илэрхийлэх улс эх орныгаа язгуур эрхийг хүндсэн аливаа шийдвэр гаргахдаа үндэсний болон ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэж хуулиа дэвтлэн ажиллахыг уриалсан мэдээллийг тэд хүргэсэн юм а.